Эрхэм үзэгчдээ дэлгэцэн анхаарлаа хандуулна уу? Одоо та бүхний өмнө өнгөрсөн жил манай залуу зохион бүтээгчний нэвтрүүлэгт амжилттай оролцсон Говь Алтай аймгийн төлөөлөл болсон зохион бүтээгчид өөрсдийн бүтээлийг танилцуулах гэж байна. Нийт Говь Алтай аймгийн хэмжээнд бидний залуу зохион бүтээгч анхан шатны орон нутгийн шалгуулалтанд маань нийт 39 багийн 75 хүүхэд 62 бүтээлээр өрсөлдлөө. Яг одоо Говь Алтай аймгаас Батэрдэн зохион бүтээгч хүрэлцэн ирсэн байна. Батэрдэнтэй танилццгаая. Хоёр бүтээлээр оролцож байгаа. Нэг нь гэвэл ингээд суур хилдэг утга бүтээл байгаа. Хоёр дахь нь гэвэл ингээд төөнүүрийн бүтээл байгаа. Тэгээд энэ залуу зохион бүтээгч 2014 уралдаанд оролцохоор 1022 км-ыг туулж ирлээ. Тэгээд бидний энэ тэмцээнд одоо ивент гэж оролцуулсан аймгийн засаг дарга, сургуулийнхаа захирал, бусад хүмүүстээ одоо баярлан талархснаа илэрхийлж байна. Зохион бүтээгч Батэрдэн Арга башраа. За, таньдаг багш нар минь. сайн явж иргүү. Сайн явж ирлээ. Сайн байна уу? Сайн байна уу? Сайн байна уу гшаа? Танилцуулах хамгийн ихний бүтээл ямар бүтээл вэ? Суур хилдэг утга бүтээл байгаа. Амжилт төсөө 3 минут хугацаа. За би зуны амралтаар ингээд хөдөө явдаг. Тэгээд суур хилдэж байгаа хүмүүсийг хараад энэ бүтээлийг хийх санаад өрсөө. Миний энэ бүтээл гэвэл ингээд бүтэн зураг нь энэ байна. Зарласан зураг нь болохоор энэ байна. Тэгээд миний бүтээл гэвэл энэ доороо энэ үзүүртэй болохоор үзүүртэй байгаа. Тэгээд доороо үзүүртэй болохоор энэ нөгөө хөдлөн гэсэн асуудал байхгүй. Батэрдэн санаагаа хангалттай ойлгуулж чадсангүй. Бодол санаагаа зөв, цэгцтэй ойлгуулж ярина гэдэг зохион бүтээгчийн хамгийн давуу чанар. Хэрвээ сайн тайлбарлаж ярихгүй бол бүтлгүйтэл хизээд одоод л сууж байна шүү дээ. Ингэж дарж илдэх юм уу? Нэг сайн ойлгож чадахгүй шиг байна л да хүмүүс. Одоо энэ гараараа ингэж би ингээд пуш хийж өгсөн юм аахгүй юу? Ингээд пуш ингээд одоо энэ гараа ингэж дарж ингээд Сурнаа. суур харин энэ дээд хэсэгт ингээд За доорн дээр хүндрүүлэгч зүүх юм. тий тэгээ хүндрүүлэгч зүүн тэгээд би пуштэй гараа байгаа. Өндөр нь. Одоо энэ газар зогдоод дээд хамгийн дээд өндөр. Тэр хөлнийхаа юугаар сундаг. За Болдраад. За наа чи Батэрдэн арай болохгүй. Наа чи зүгээр 3 мод аваа явжсанаас илүү хүндрэлтэй болчихлоо шүү дээ. Батэрдний санааг шүүгчд дэмжсэнгүй. Гэхдээ залуу зохион бүтээгч Батэрдэн дахиад нэг санаа бий. Тэр нь Монгол төөнүүрийн багч. Миний энэ бүтээлэнд одоо энэ савндаа болохоор нунтаглаж нөгөө бүтээлийг хийгээд ингээд төөнг байгаа. За, Батэрдэн цаашаа өргөлөөд байгаарай. Монгол төөнүүрийн арга, эмийн ургамалтай шар тустай. Одоо эндээ ингээд ургамлаа нунтаглаад хийгээд нөгөө халуун тосондоо энэ бүтээлээ дүрээд ингээд өвчтэй газар дарна. За, Батэрдэн наашаа зогсож. Анхнууд оролцож байгаа юм те. Сандархан зөвөө зөв. Зүгээрээ. Сандарчсан. Зүгээр үлээж ороо үзэгчд маань ч гэсэн чам ойлгож За, байгаа бити одоо сандар. хүмүүст их ойлгомжтой болох үүднээс Монгол төөнүүрийн багжийг хүмүүс яагаад хэрэглэдгийг тайлбарлаж өгөөч. Хуучин багж одоо төөнүүр нь ямар байсныг тайлбарлаж өгөөч. Уламжлалт багаж байгаа. Би ингээд Говь Алтай аймгийн уламжлалт эмнэлэгт очиход ингээд маалаар ингэж дааж миний энэ чихэн дээр ингэж чиг тавьж ийсэн. Тэгээд би энэс санаа аваад тэгээд энэ бүтээлийг хийсэн. За, энэ бас ардын уламжлалт им имчилгээгээр маш сайн мэрэгсэн хүн байж ижнийг тайлбарлахгүй болохгүй юм байна л да. Ямар халуунтай байх ёстой, хаана яах тавих ёстой ингээд их Олон олон шүүгч маань ойлгох Батэрдэн жаахан сандраад байна. Хоёр дахь бүтээл дээр багшаас баг зэрэг тайлбараа. тэгээ Техникийн шийдэл нэрээс энийг боловсронгуй болгосон. Уламжлалын эмнэлэг дээрээс ингээд янш цагаан уул ургамлаа нутглаа тэрийг ингээд маарланд оожгаад ингээд хавтайлгад дарж байгаа. Тэгээд шаардсан лугаа дүрээд тэгээ нөгөө хүний бэлчээр уу идэвхтэй зэгүүдэд ингэж жин төөнөр тавьж энэ хүний арьсны судлаар давжуулж өвчтэй эрэхтэнд хүрэх тийм л үйл ажиллагаа явуулах. Ийм багч юм аа. за ойлгомжтой. Шүүгчтэй. Энд ингээд дотор талаас нь ингээд шахаж гарч ирж байна л да. Энд нөгөө эмийн ургамалтай юм аагээд асаагаад тэгээд одоо цогшоод ирэнгүүтний араас нэг түлхэж шахах юм уу? Зүгээр Халуун тусан. тогшоосгүй зүгээр нөгөө Яах вэ? ургамлаа ингээд шахаад тэгээд нөгөө халуун шаардсан лугаа дүрээд төөнөд жин тавих хэрэгтэй юм шиг. Энд яах чинь араас нь ингээд энэ шахдаг. Наач нөгөө маарлаар боож чигжүүлж ингэ шавтайлгадгийг л боловсронгуй болгож байгаа.
Энэ хөнгөн цагаан гол хоёрыг Наац наац юм байна. Тэгээ одоо дурсалтын хөзөөд гэж. туршилттай юм тийм. Уул энийг бол гуйлаар юм уу зоргох. Мөнгө юм уу гуйл дисээр. Дисээр ч юм уу тий. За бас сонирхол. Тэгээ 15-т 20-ийн мөнгөний 50-ийн мөнгөний наад 5 тийм хэмжээтэй байх хэрэгтэй гэсэн. Аха. Илчээс солиодох нь шүү тий. Цэгээс ямаарч тийм. 50-т талбайгаас. Оо энэ ч бас нарийн байх нь тий. Том мөөл томруулах юм шүү Тий. дээ. Бүхэн том аваргуудад бол бүр юм очих. Тий. Дээр хуучны нөгөө нэг том Яншгот. тий. Солидог тавтай байх хэрэгтэй. Бас нэлийн юм их гэж үтсэн байна уу энэ. За. За ингээд шүүгчд энэ бүтээл санаа Хоёрдугаар шалтанд өрсөлдөх үгүйг гэрдээр илэрхийлж харуулаач. Шүүцэн. болоод шүүгч Нэг ногоо. Хоёр ногоо. За зүгээрээ бид нэр хоёр ногоон авсан юм чи. Хамгийн гол нь дараагийн одоо шатанд ирэхдээ бие барилгүйгээр сайн бэлдээд ирээрээ. Одоо нэг ороод үтсэн чи яах вэ? Амжилтсаа. Баярлалаа. Бидний төнөр юм багж бол Монголын уламжлалын багж байсан. Учираас энэ нь бол одоо хэн бүхэнд хэрэгцээтэй хүний шаардлага хангасан сайхан үндэсний уламжлалын багж байсан. Бат Эрдэнийн хувьд бол багшаас нэлээд сайн зөвлөгөө авах хэрэгтэй байх. Ягаад гэвэл Бат Эрдэнэ өөрийнхөө бүтээлийг бар унгах шахлаа дараагийн удаад энэ алдаагаа засаарай. За. Хоёрдугаар шатны шалгуулалтан дээр ирэхдээ та хоёр бүтээлээ илүү боловсронгуй сайжруулад ирнэ гэдэгт итгэлтэй байна. Амжилт хүсье. Баярлалаа. Ерөнхий ивент тэтгэгч эрчим хүчний хэмнэлттэй үр ашигтай хэрэглээг түгээгч 100 жилийн түүхтэй Schneider Electric. Задуу зохион бүтээгч 2014 улсын уралдаанд оролцож байгаа гой балтаагаас хүрэлцэн ирсэн багууд үргэлжилж байна. Одоо та бүхэндээ зохион бүтээгч Маргад Эрдэнэ танилцуулъя. Маргад Эрдэнэ. Манай аав тэгээд нь хувийн цонхны компанитай тэгээд тэр аавдаа туслаад тэгэл инженерийн суурийг бол одоо онц тавьж байгаа та. Маргад Эрдэнэ багийнх нь гараад ирлээ хамт. Та багийн гишүүн мөн юм уу? Хойно сая тайлбар ярилцсан юу ч байсан хамгаалаа гарахад бэлэн гээд. За тэнцлээ баяр та. Тийм байж болох уу? Баргал мөндөө. Баргал мөндөө. Ямар бүтээлтэй ирсэн бэ? Өвөө наад юм биш. За харлаа. За миний бүтээл нь болохоор ингээд Мандаа жоо хойшоо тагсаарай. За. Гим зогсож байгаа. Энэ бол ингээд өвөө ногоо. Тэгээд энэ өвөө нь ингээд ийшээ ингээд гарахтаа ингээд наалт явж байна. Тэгээд одоо миний энэ ерөөсөө энэ бүтээлийг хийхэд маш хүндрэлтэй байсан зүйл нь болохоор энэ цавуу шахдаг асуудал. Тэгээд энэ асуудлыг шийдэх гэж болохоор энэ шипресний зарчим буюу одоо ингээд нэг хоёр юу хүч үйлчлэх байхгүй. Одоо нэг тийш нь обоогоо наахтаа ингээд доош нь татна. Эсвэл ингээд чааш нь түлхчиж энэ нь одоо ингээд хаана байлаа гэхэд доош нь түлхэхдээ энэ ингээд цавуугаа шахаж байгаа байхгүй. Одоо ингэх гээд штэ Маргада. Би ингээд өндөр юм дээр гарангуудаа энэ эндээ юм бариад за энийгаа бэхлээд дээр нь обоогоо ингээд тогтоочингуудаа 0 зэгээ те. Тэгээ ингээ хийчингүүтээ шахаад ингээ явж ирсэн эндээсээ жоохон шалнаас буугаад дахиад ингээ доош шахсаар байгаа эндээ ирэх нь штэ. Энэ дээр ирээд тасдах нь уу? Тий. Жишээ шууд цаас нутгаар ингээ гүйлгээд чинь. Дуусаа. Бэлэн дүүснээ тулглаа таслаа дахиад 0 цэг рүү юм уу? Тэгэхээр дарааж байгаа цэгээр ингээ чиг баригч урд нь чиг баригч хийж. Нэг алдаатай явуулсаа Бас нэг асуулт шүүгч асуухаас өмнө ганцхан асууч. Зарим ханын цааснууд зүгээр ингэ шууд наач болдтой гинүүлээд хамаагүй хэмээ хамаагүй. Зарим нь зурагтай байдаг шүү дээ. Тал дээр нь мөөгийн тал дээр нь би ингэ зурагч. Тэр яаж нийлүүлэх үү чинийхээр? Тэр асуудлыг бол шийдэж болно шүү дээ. Тэр бол ингээл одоо эхлээд тэр одоо обоных одоо обоны өргөнч одоо 53 см. Тэгээд тэр 53 см-аас ингээд эхлээд бол ингээд тооцоолчих болох байхгүй. Одоо доош нь татахтаа одоо энэ хээ энэ дээр нэрж наа. Тэр чи яг юм миллиметрийн наривчлалтай байдаг байхгүй. Харин тийм ээ. Тэгээ нүдэн Дээр нь хамар нэтэр байц. Айгу эзэн болох. Үгүй тэр бол тэгэл бас болох л. Өөртөө мэдгүй. Өөртөө л асуудалчтэй. Өөртөө учраас асууж. За шүүгчнээс асуух асуулт. Санаа гаргаад хийж ийн гэдэг нь бол бас таалагдж байна. Бас хин нэг нь хийж үзээгүй те. Хүний ажлыг хөнгөвчлөх гэж байгаа юм бүтээлийг санаад дэвшүүлж ийн гэдгийг бол би үнэлж байна. Өөрөө ч гэсэн бол хийж байгаа юмд итгэлтэй байна шүү дээ. Яаж их. Тэгэхээр одоо хийж байгаа аргачлал чи яг дутагдaltaй байх юм бол өөрөө сайжруулаад цаашаа хийгээд үзэх гэж бодож байна. Ер нь бол жоохон төвөгтэй байна уу? Өмнөх жилүүд маань ч зүгээр обоны цав наадаг юм роликл орж ирж байсан шүү дээ. Тэр л ихэд айгүй олон асуудал агуулж ирсэн. Тэрийг тэгсэн чи дээрээс нь нөгөө тогтоогоод ингээд тэгсэндээ бол яа шиг зүгээр ингэж жагаад наац нь арай дээр болчиход. Тэг ингийн юм жоохон хүндрүүлчихэд. Хийж өн ондоо штэ. Хийдэг ирэх юм лөө. За ингээд гэрэл асаж үнэлгээ гарна. Нэг улаан, хоёр улаан.
дараа жилийн зохион бүтээгчээр болсон магад ирдэ. Зүгээр өстэй. Зүгээр. Яг одоо цэнгэрлэг зэрэг үдэж байгаа нэр гэр бүлийнхэн дэмжсэн хүмүүстэй хандаж юу гэж хэлмээр байна. Намайг тэмцэнд баярлаа. Тэгээд аймагаас шалгараад энд ирсэн тэгээд чондтой зан харамсалтай л та. Эрхэм үзэгчдээ Говь Алтай аймгаас оролцож байгаа оролцогчид бүгд тайзны хойно бэлтгэлээ хийгээд зогсож байна. Одоо бүгдээрээ 100% бэлтгэл нь хангагдсан наран байгалыг угтан авцгаая. Говь Алтай аймгийн залуу зохион бүтээгч Наран байгаль бол манай уралдааны шилдэг оролцогчдын нэг. Өнгөрсөн жилийн уралдаанд Одон бөмбөгийн нүүц тээвэр бүтээлээр уралдааны 3 дугаар шат хүртэл тууштай, төвчээртэй, хүчтэй өрсөлдөгчийн нэг байж чадсан. Харин энэ жилийн уралдаанд ямар шин садан бүтээлтэй иргэн ирснийг хамтдаа харцгаая. Зохион бүтээгч Наран байгаль залуу зохион бүтээгч 2014 уралдаанд дугууны боол тайлбарч бүтээлээр оролцож байна. Сайн байна уу? Сайн байна уу? Танд зохион бүтээгчтэй дахиж уулзах сайхан биш үү? Эмэгтэй тэр хүмүүс за ялангуяа бүр охтуудад энэ дугуй задлах асуудал их хүнддэхгүй юу? Тэрийг харин хөнгөчлсөн юм зохион бүтээл юм байна. Хөнгөвчлөх гэж орж ирсэн ба шүү дээ. Ер нь одоо өөрөө насанд хүрээд машин унаад дугуй задлаагүй байгаа шүү дээ. Тэгсэн бүтээсээс яагаад энийг барих болоо гэдэг л их сонирм байна л да. Манай ах эгч хоёр нөө хоёлаа машинтай л да. Тэгэд би нөө эгчтэйгээ хамт явж исэн чинь дугуйнаа гарчдаг байхгүй юу? Чинь яасан гэсэн чи баларсан уу? Тэгээд битээр бүр яхаа мэдгүй ахруу залгаад дугаа гарчлаа яах вэ гэсэн чинь хичээлтэй байна аа ямар ч арга байхгүй. Тэгээ өөртөө очроо олцсон уу? Тий. Тэгээ бүр тэрийн тайлах гад тэн дээр нь гიშгэж мишгээд ерөөсөө өсрээгүй дээр нь бүр өсөрч мөсрээд. Оо хийгин гарах гад уу? Тий нөө дугуйных нь баалтыг тайлах гээд. За тэгвэл одоо яг тэр бэрхшээлийг шийдсэн бүтээлгээ танилцуулах нь урган багтаа. За миний бүтээл нь болохоор дугуйны болт тайлах задлагч бүтээл байгаа. Тэгээд энэ болохоор гол механизм нь энэ дотор болохоор ингээд араа байгаа. Энэ араа нь арай жоохон жижиг. Ингээд томроод ингээд бүр том араа болох байгаа. Энэ жижиг араа нь болохоор эргээд энэ 2 эргэжээж энэ нэг эргэн, энэ 3 эргэжээж энэ нэг эргэх болохоор хамгийн гол механизм нь хүч очих механизмаар энийг одоо жишээ нь 4 эргүүлэхэд энэ болт нэг эргэн, 5 эргүүлэхэд нэг эргэн гэсэн механизмаар явагдах байгаа. Энэ болохоор дарцаамнуудаа нөгөө нэг дугуйруугаа хийгээд энийгээ дараад тэгэд нь бариулаа хийгээд эргүүлэх байгаа. За тэгэд энэ болохоор машинд бэхэлсэн байдал нагаа. Тэгэд энэ дарцаам нь яагаад юм урт байгаа юм бэ гэхлээр нөгөө машины нөгөө нэгэн зарим нь юм товгор зарим нь юм хөнхөр эдэн штэ. Тэрийг болохоор ингээ хөнгөчлсөн маягаар ингэж хийж гисэн байгаа. Энэ болохоор тэгэд ерөнхийдөө бол хоол дөрөв ойр дөрөв гэд хол ойр гэж 2 янз идэм мэлээ. Тэгээд стандартанд тааруулаад дорцоог найдлахын стандарттай болохоор стандартанд тааруулаад хийчих байгаа. Сайн байна Наран байглаа. Яг миний бодож исэн юм хийцэн ш. Би яг нэг хийж ярьж байна. Төгөлдөр баг залуу зохион бүтээгч байхдаа яг энэ санааг одоо анх гаргаад тэгээд чойтой нийлэгс, чой сөрөн багштай нийлэгс хийхгүй гэж 5 жилийн өмнө наа чи бүтчихгүй асуудал байсан. Яагаад гэсэн чинь энэ 5 одоо энэ шипилгээ ингээд хийн штэ тий. Одоо эргэн шурган хоёрыг нийлүүлэхэд харилцан ингээд тоолоод одоо 1 2 3 гэж тавьж хагаад ингээ хийгээд зэрэг эргүүлэх гэдэг шүү дээ. Бүгд тавлаад юм уу одоо дөрүүдээ зэрэг ирэх гэдэг. Зэрэг эргээ орлоо гэхэд буцааж аваад ахаад үйлдэл болно. Яг л харилцан адилгүй байх учраас. Тэгээ тэгдэг гинэ. Чой сүрэнд багш хэлсэн шүү. Дугуй задлагч одоо угсарж байгаа хүмүүс яагаад нэг нэгийг нь хийгээд байгаа нь бас их учиртай гэсэн. Одоо тэрийг чой сүрэн багш тайлбарлана. Чой сүрэн багшд микрофон. Яг зураг мураг нь бол үнэхээр гоё болж байна. Тайлгаж байгаа тохиолдолд яг хөөхлөөр чи нэг жижиг араагаар 4 арааг эргүүлэх гэдэг. Чиний хүч чинь 4 жижиг хэсгүүдэд хуваах чинь те. Одоо яг ингээ зурган дээр хүртэл харагдаж штэ. Харьцангуй жижиг тэр араанууд чинь шүдэн харьцангуй жижиг байгаа штэ тийм ээ. Тэгэхээр тэр дугууны чинь чангалах тэр хүчийг дийлэхгүй байхгүй юу. Тэгэхээр тэр араанууд чинь шүдэн харьцангуй илэгч магадлал өндөртэй гэсэн үг. Яг тайлж байгаа тохиолдол тэр шүү дээ те. Зүгээр бүр айхтар хүчээр чангалахгүйгээр зүгээр дөрүүдэн ч юм уу тавуулангийн амсуулах тохиолдолд суралцаад амсуулах тохиолдолд болно. Дараа нь дахиж 2 үйлдэл болох гэдэг нэг сул тал байгаа. Чангалж байгаа тохиолдол би харин хэлсэн. Дарааллын дагуу яг эсрэгдлийн болтыг дараа нь чангалах хэрэгтэй. Тэгээд эсрэгдлийн 2 болтыг чангалж эргүүлээд тэр чангалгаагаа дахиад шинээр хийх зайлшгүй шаардлагатай байдаг. Сууж өгдөг болохоор тийм учиртай тийм болов. Суулж өгдөг л дөө. Тэгээд миний бүтээлийн хамгийн гол механизм нь 1 болт тайлдаг хүчээр 4 болт зэрэг талах гэдэг байгаа байхгүй юу? Би яг тэгж залхуурах гэсэн чи болохгүй гэж лээ. Гарын булчин сайжрах юм. Болгож явсан л таа. Надаас болмоор санагдаад байгаа. Яг механикийн болчихлоо болчихлоо. Тэгвэл би хамгаалж тэр хүчний нэг хүний тэр эргүүлж байгаа хүчний момент 4 ватт чинь. Тэгэхээр чи бүр харин болтон дээр ирж байгаа хүч чинь чиний гаргаж байгаа
одоо хүчний моментын 4-1 учраас эргүүлээ тайлж нэг нэгээр тайлж болох юм аа бүр тайлж чадах байж. Тий. 4 хаагччихл байхгүй. Харин тий. Тий. Тэгээ араад. Тэгэхээр чи харин одоо хүч хожих биш. Хүчний момент чи харин хуваагдах. Бүр харин одоо тайлж чадах юм аа тайлж чадахгүй төрөх байх гэж бодоод. Ингээ шүүгчд гэрлээ асааж энэ бүтээл амьдрал дээр 2 дугаар шатанд хэрэгжих үе гэдгийг шийднэ. Нэг улаан, 2 улаан. Зургаа гоё зурсан байна. Зургаа сайхан зурсан байна гэж. Намайг яг ингээ уран Монголоо биеийнхээ ойлцохгүй нэг. Яг бүгдээрээ тойрч сууж болохгүй гэсэн. Ёстой харамсалтай нармаглаа. Гэхдээ зохион бүтээгч л зохион бүтээгч. Ясны зохион бүтээгч. Амжилтсаа. Улаан гэрэл авсан ч гэсэн чиний хүсэл мөрөөдөл хязгаарч унтрахгүй гэдэгт би итгэлтэй байна. Миний санааг ерөнхийдөө бол нөө хөтлөгч үйлдвэрийнх маань өмнө нь хийх гээд ямар ч тийм боломжгүй гээд тэгээд авсан юм билээ. Тэгээд би яг бас тэрийг бас өөрөө мэдлэхгүй бас тэрийг сонгочиж. Гэхдээ тэр нь хамгийн гол юу нь болохоор араа нэлэгдэлтэй байгаа мөлөө гэж бодож байна. Тэгээд ямар ч гэсэн энэ санаагаа хэрэгжүүлнэ гэж бодож байна. Жил бүрийн манай уралдааныг илүү өрсөлдөөнтэй, илүү бүтээлч болгоход огтуд чухал үүрэг гүйцэтгэдэг. Ийм л залуу зохион бүтээгчдийн нэг Нямбай хөдөлмөрч чанараараа хүүгүүдээс хол илүү ялгарч чаддаг наран байгальтай амжилт хүсээд дараа жилийн уралдаанд дахин уулзахын эрүүлэр үтээ. Чи өөрхөн бүтээлийг битээ орхиороо. Ялангуяа чи бүр 100,000 санааг энэ номноос олж авах хаа гэж итгэж байна. Баярлаа. Тэгээд жил бүр оролцдог дүү нартай болон тэгээд хүүхдүүдтэй сайн оролцоорой. Тэгээд хийг бүтээж хийгээрээ зорилгоос хизээж битээ нацаарай гэж хэлмээр байна. За. Залуу зохион бүтээгчдийг дэмжигч Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим. Удахгүй бас 11-р ангийг төгссөн мэрэгжил сонголт гэдэг маш чухал зүйл. Тэгээд би бол инженер болъё гэж боддог. Тэгээд энэ мэрэгжилтэй ч гэсэн үнэнч байна гэж боддог. Тэгээд уул уурхай инженер болно. Суул төрөнд бүтээлийг сонирхцгоё. За миний бүтээл ягаад энэ бүтээлийг хийх болсон бэ гэх юм бол ариун цэврийн олон нийтийн газар л ихэвчлэн тохиолдог. Ялангуяа сургууль олон нийт албан байгууллагад бол ихэвчлэн байдаг. Суул төр бол хаалт. За тэгээд миний бүтээлийн ажиллах зарчим гэх юм бол төмөр сараалжиг бол суулгаж өгсөн байгаа. Энэ нь болохоор суул төрийг болохоор гадналын тагийг нээхэд бол эхлээд нээх гэсэн одоо энэ хишгүүр дээр педал дээр ингээд гიშрэхэд чөмөг мэн дээшээ түлхэгдэн өгч тагны хажуудлал дээр нээгдэж өгж байгаа. Ихэвчлэн эрэгтэй хүмүүс бол ихэвчлэн доотлынхыг нь одоо авч нээж бис эсвэл хөлөөрөө юм эсвэл гараараа нээждэг. Энэ нь болохоор ариун цэвэр болоод одоо янз бүрийн өвчин бол үүсэхэд маш их нөлөө үзүүлдэг болохоор эрэгтэйчүүд бол амархан шавхаа махаа дүүргчдэг байхгүй юу? Энэ хоёр дахь гიშгүүрийг бол тэгээд би нээхийн тулд бол энэ эхлээд нэгтгийн нэгчлээ хоёр дахь нээхийн тулд бол хоёулын дээр зэрэг гიშгэд хоёулаа нээгдэнэ. Хаахтад бол дараагийн гიშгүүр маань бол хаах гэсэн энэ гიშгүүрийг бол цаана нь тавьж өгсөн байгаа. За гიშгэхэд бол энэ эргүүлээ хаагдана. Хамгийн гол нь миний бүтээлийн хамгийн давуу тал гэх юм бол одоо нэг сумаар хоёр тулаа бож байгаа байхгүй юу? Хаалаа ус нь гоочлоо. Ямар ч одоо нэг ус дарах тийм нөхцөл. Бүр цомгуур туулаа боддог болсон юм байна. Зогсож байгаа явангууд гооснгоо чдэг. Тийм. За ойлголоо. Тэгээ гол нь чиний нөгөө шийдэл чинь байхгүй байгаа. Яаж хийх вэ? Суул төрийнхээ хажуудлаад болохоор тийм суур маягийн сараалжин төмрийг зоогоод өгчөж байгаа юм. Суур маягаар. Тэрэн дээрээ болохоор нөгөө педалаа одоо тогтоож өгнө. Бэхлэгчээр ганц болт байгаа ч юм уу. За тэрэн дээрээ чөмөг одоо тэр педалтайгаа холбогдож өгөөд тагныхаа одоо юунд ирж байгаа юм. Нугсан дэрхгүй. Нугс болохоор нөгөө нэг янз бүр идэг. Өргөн бүдүүн нарийн гээд тэгэхээр хажуудлынхаа нөгөө нэг тагандаа бол бид нэр ингээд юугаад өгч байгаа байхгүй юу? Цоолоод одоо тагаа ингээд цоолоод өгч байгаа. Болдоотор багшин гэрэл би уг нь хийлгмээр байна л да. Ганцхан чи яаж байгаа шийдэл чинь бол ер нь бас болоогүй байна. Тэгээд чи нэг чөмгөр шийдэх гээд байна те чөмгөн хийз. Хэрвээ чөмгөр шийдэхгүй гэхэд одоо мануал юм уу таранс аргаар хийж болно шүү дээ. Тороос энэ төр болохоор ирээд магадгүй тэн дээр чи эргээд хортон бактери суух тэр цэвэрлэгийг өөрөөр нэмэгдүүлээ хэцүү болчихно л доо. Би бас нэг олон газруудаар судалж үзэхэд бол ихэвчлэн хүмүүс энэ бүтээлж байгаа болох юм хэрвээ гараар шийдсээс энэ дээр юм байна гэдэг байгаа байхгүй. Эндээс гараар шийдснээс хөлөөр гисэн амрал да. За ингээд шүүгчтэй санал байна. Хийц чинь арай болоо. Гэхдээ энэ дээр нэг тодорхой юу гаргаж ирээрэй гэж. Шийдэл гаргаж ирээрэй гэж нэг ногоон гэрэл. Нэг улаан гэрэл. За чи багтаа нэлээд сайн туслах хүн авч жагаад. За тэмцлээ шүү. Баярлалаа.
зөндөө олон хүмүүс туслана. Тэгээ заавал 20 дугаар ширээндээ тэнцэн. Тэгээд айгүй сайн чанартай бүтээлийг хийж оролдож ирнэ. Одоо 2 дугаар шатанда бүтээлээ авчирна. Говьалтай аймагаас бүгд нэг суултур авчрах нь шүү дээ. Тийм. Зүгээр. За амжилт хүсье 2 дугаар шатан дээр уулзъя. Боловсронгоо өшөө сайн наривчилсан аргуудаа хэрэглээд шүүгчд хийсэн зөвлөгөөг хэрэглээд бүтээлээ аваад ирээрэй. За баярлалаа. Зохион бүтээгч Нандин зай байна. Нандин зайгийн бүтээлтэй танилцгаая. Халуун алаад ашиглалт. Залуу зохион бүтээгчдийн дийлэнх санаанд нь амьдралаас урган гарсан байдаг. Чиний санаа бас яг тийм болов уу гэж би дотроо таамаглаж байна. Тэглэх яах вэ? Миний ч гэсэн амьдралаас мөн л өөрийнхөө аль болох өөртөө ойрхон зүйлээс үүдсэн санаа байгаа. Энэ гажуур нь болохоор хөлөөр ажилдаг. Яаж ажилдаг юм бэ гэхээр одоо энэ хоол ингээд нааша орсон байгаа. Тэгэд энэ мотор ингээд яг хавчаад хоолоогоо бооцсон байгаа байтал тэг гიშгэнгүүд нөгөө модон дээшлээд энэ гуурсаа нэгээд усаа явуулах хэрэгтэй байгаа. Тэгээд энэ нь болохоор хоорондоо хөшүүргийн зарчмаар ажиллаад хөшүүргийн зарчмаар холбогдоод тэгээ ажиллаж байгаа. За ийм хэлбэртэй хийгдэх нь байна, тийм ээ. Тэгээ хажууд нь болохоор бас нөгөө шингэн саванг тавьсан байгаа. Тэр шингэн савангоо болохоор бас л энэ хажуудлын гიშгүүр дээр гიშгэж. Шингэн савангоо бас гიშгүүр дээр гიშгэх юм уу те? Тий, гიშгэж нөгөө нэг дарж юу. Нөгөө нэг гоожурныхс нөгөө ус гаргадгаас эсрэгээр юу атсан байгаа. Шингэн савгаа дарж гаргадаг байхгүй. Түлдэр өөрийн хоёр гიშгүүр шиг юм байна те. Оронд одоо нөгөө нэг гэр оролт амьдрдаг айлууд хэд үлээ бас тэрийг бодцоод. Энэ болохоор манай аймагт болохоор өмнө бас хэрэгжээд нилээ бодит биелээ болсон санаа л да. Өөрөө чинь бүтээл яг шинэлэг гэж өмнөх орж ирсэн зүйлээ шинэлэг дээр нь харахад зөвхөн тэр хаалтны хэсэг байна гэж боддог. Хоолойг дарж байгаа хэсэг. Ер нь яг энэ хийц бол жишээ нь жижигхэн ласта газнуудын юу ч гэсэн юм байдаг л да. Шаланкийг хажуунаас нь дарж одоо ер нь л хаадаг ийм хийц байдаг. Яг танаа энэ дээр ямар шаланк ашиглах гэж байна? А энэ хавчилт шаланкийнхаа насчтанд хэр нөлөөлөхөр байгаа бол тэр гэхдээ бензин нөгөө нэг авдагчтай машинаас энэ нэг тийм юугаар бензиний шаланг гэмээр юм тэрүүгээр яг тиймэрхүү хоолоогоор хийцэн байгаа нь том хатуу нөгөө харуу. Тэр чи яаж ингэж дийлэх юм бэ? Дийлэхгүй шүү. Гэтэ тэр нь тийм хатуу биш ээ. Яг уу ингээд хавчгад бодлол юу ачдаг шалчижгаад орчдөг. Яг гэхдээ тийм нимгэх юм биш. Хурдан илэгдэхээр биш. Тэгээ бас хоолоогоо байн сольж болно шүү дээ тэр чинь. Өөрийнхөө хэрэгцээнд харуулад. Ийм санаа манай залуу зохион бүтээгч нэгд маш ихээр орж ирсэн учраас үзэгчд болон шүүгчд хэдийнэ гадарладаг болсон баха. Ингээд шүүгчдийн гэрэл. Гонгорын бүтээлээс нэг давхгүй наа. Тэр чинь бас хаалт малтууд бас нэлээд бас гайг үйцсэн байсан. Энэ тэгээд тийм зохион бүтээгч хамгийн анхны жил гонгор гээд зохион бүтээгч одоо том залуу болсон бохоо оролцож ирсэн. Тэр бас яг ийм бүтээл санал болгож ирсэн. 3 жилийн 4 жилийн болох гэж одоо. За ингээд гэрэл нэг улаан, хоёр улаан. За. Танай аймаг тийм олон хэрэглэж байгаа юм бол фото зургийг аваад ирэхгүй. Нөгөө талаас тэрний чинь зохиогч юм гэдэг чиг сонирн л болчиход байна. За амжилт хүсье. Өөрийнхөө санааг бол нэг сайн тайлбарлаж чадсангүй. Тэгээд бас энэ санаагаа бол цаашид хэрэгжүүлээд амьдрал дээр өөрийнх нь бодит биелэлийг олуулад үргэлжлүүлнэ гэж итгэж байна гэж. Тэгээ Говьалтай аймгийнхнаас мань хоёр санаа ирсэн. Хоёулаа педалтай хишигдэг тийм ээ. Нэг нь угаалт төрүүлсэн, нэг нь бол нойлын одоо сул дурыг янзлах байсан шүү дээ. Тэгээ нойлын сул дурын тагийг одоо гар хүрхгүйгээр онгойлгох санаанд тэнцээд чинийг болохоор тэнцсэнгүй. Тэг би өөрөө бол бүтээлээсээ хамгаалж чадсангүй. Тэгээ миний буруугаас болоод тэнцээг байхаа гэж бодож. Дэлхийг өөрчилсөн 100 шин санаа шилдэг бүтээл гэдэг номоор урамшуулъя. Чи энэ номыг уншаад өөрийнхөө зохион бүтээхийн ирч хүч энэ хүсэл зорилгоо битээ хаяараа гэж хэлмээр байна. Дараагийн дугаараар уулзъя. За баярлалаа. Хойдон жилийн залуу зохион бүтээгчид илүү их амжилтыг үзүүлээрэй. За. Одоо бид та бүхэндээ залуу зохион бүтээгч 2014 улсын уралдааныхаа 1-р шатны шалгуултыг үргэлжлүүлээ өргөх болно. Залуу зохион бүтээгчдийн цуваа Дархан уул аймгаар үргэлжилж байна. Ингээд дарханчуудын шин санаа бүтээлийн ярил юунаас эхлэхийг хамтдаа харцгаая. За манай бүтээл болохоор хүчил өргөчийн зөөвөрлөх аппарат байгаа. Тэгээд тэрний маань давуу тал болохоор маш одоо зардлага бага тий. Тэгээд бас их ашиглахад амархан тийм бүтээл байгаа. Тэгээд тэрийг одоо танилцуулах бэлэн болоод байна. Энэ удаа Дархан уул аймгаас төгс итгэлтэйгээр оролцож ирсэн байна. Мөн үү?
Сайн явж ирв үү? Сайн явж ирлээ. 3 минутын хугацаанд амжуулж бүтээл танилцуулна. За. Энэ болохоор манай харагдаж байгаа байдал маань хүчил төрөгчийн аппаратын маань энэ болохоор схем зураг. Энэ хүчил төрөгчийн уднаас ийшээ манометр хэрхэн хүчил төрөгч хүндэгж байгаа хэсгийн төлөв гарч ирж энд хаалтууд байрлаж өгөөд энэ шилэн хоргонд маань ус маань байгаа. Энэчнээс энэ хийсэн ус маань хүчил төрөгч маань ийшээ орж чийшиглэгдсэн агаар энүүгээр дамжиж хүний хамарт орж уушгинд хүрэх боломжтой. Яагаад чийгшүүлэх шийдж өгж байгаа гэхээр энэ маань болохоор хуурай явахаар хүний одоо хүчтний одоо уушин хаван үүсгэх, гидсэнд хөөлт үүсгэх тийм сул талууд байдаг болохоор хамгийн гол нь чийгшүүлэгчийг хийж өгж байгаа. Хууль аймагт уртсан шалгуултанд оролцоод тэнцээд гараад ирэхчтэй шүүгчид чамд ямар зөвлөгөө өгсөн бэ? Юугаа сайжруулах гэсэн, юугаа солихсон бэ? Энд анх загвар үзүүлж яхад энэ шингэний шилийг хийдэг байсан. Яагаад тэгэд шингэний шилийг хийхээр шингэний шил маань дээгүүр ийм пөвшүү дээ. Тийм болохоор энэ чи агаар маш муу байна. Тэгэд энэ маш болох харагдаж байна гэж хэлсэн. Тийм болохоор энийг өөрчилж тэгэд энэ чинь хөдлөөд одоо ингээд цалигхэд энэ рүү чи ус орж яхад энэ рүү чи хүний хамар руу ус орох болохоор энийг маш юм тулгууртай тавьж өгөө гэж хэлсэн. Тэгээ энд нь тулгуураа тавьж өгсөн байгаа. Тэгээ одоо сүүлд нь ингээд энийг улам сайжруулад энийг салангад биш ингээд ийм нэгэн хэвийн байралтай өвчтөнд маань одоо маш юм одоо хажууд нь эвтэйхэн авсаархнаа байрлуулж өгөө. Ойрхон тийм ээ бас. Тийм ойрхон. Тэгээ тэрийг хийцэн байгаа. Одоо бид нар энэ хүчил төрөгчийн дэрийг туршиж үзэхэд бэлэн үү? Болох уу? Болно. Би өөрөө туршиж үзсэн л дээ. Мөн эмчээд дүрслэл үзүүлжтэй зөвлөгөө хүртэл авсан. Энэ багийн гишүүн үү турших гэж дагуулжсэн үү? Манай багийн гишүүн. Багийн гишүүн үү? Туршлагыг бол хийнэс дөр дээрээ танилцъя. Намайг Болортия гэдэг 15 дугаар сургуулийн 9-р ангийн сурагч. Багийн гишүүнээр оролцож байгаа. Бас туршлагыг үзүүлнэ. Мөг айж байгаа бох гэж бодож байгаа юм уу энэс? Зүгээрээ туршин штэ. Турших юм уу? Турших юм юу л бүгдийг туршия. Гайхамшиг. Замаа шааралтай туршилтыг Хөөе чияасан гоё юм бэ. Энэ ус тийм таатай байна уу? Нэг тийм таа. Муузаа сурчих үү байнгын юмтай байхгүй. Харин тий. Манай очоос л утаатай шүү дээ. Энэ маань болохоор ийшээ даралтаа 15 микропаскалын даралтаар ийшээ дарж өгч байгаа. Дахин үл аймгийн залуу зохион бүтээгч Төгс Сэтгэлд багийн гишүүн дүү Болортвигийн хамтаар өөрсдийн санаа бүтээлээ эмчээс асууж зөвлөгөө авсан хүчил төрөгчийнхээ худалдаалдаг газруудыг судалсан. Санхүүгийн тооцоо судалгаа хийсэн. Хамгийн гол нь бага зардлаар бүтээх боломжтой гэд бүтээлийнхээ давуу талыг шүүгчдэд маш сайн тайлбарласан юм. Бүтээлээ сайн тайлбарлана гэдэг ямар чухал болохыг Төгс Сэтгэлд Болортвигийн хоёр ястай л нэг харуулж чадлаа. Чи энэ манай энэ Монголын одоо энэ баян зүрх төрөгчтэй байна уу да? Хүчил төрөгчийн ингэ савлаад ингээд ийм жижиг одоо биднээс газын баллон шиг савнд үйлдвэрийг хаасан уу? Тэрэн тарин залгаад энийг ингээ хэрэглүүл харин илүү үр дүнтэй гэж магадгүй. Дэрний даралтаас ямар ч байсан илүү баг. Тэрний даралт бол яг үйлдвэрээсээ заагаад өгсөн мэт юм л. Зүгээр том баллонтой гэдэг бол бас их төвөгтэй л баг л та. Энэ нийцдэр бол яг байдаг л нийц шүү дээ тий. Яг зүгээр манайхан л ингэж ашиглаагаа болохоос ш. Яг одоо энэ имчилгээний норм Т-вараа хүчил төрөгчийн бол хэдэн үеийн чигшэлтэй байх ёстой гэсэн нормтой байдیں۔ Энэ маань болохоор тэр хүний өвчтний биеийн байдлаас хамаарал тэр чигшэлт нь өөр өгнө. Тийм учраас хэрвээ тэгж өвчтөн болгон дээр өөр чигшэл байдаг бол наад чигсээ хийнэ гэсэн үг болчихж байгаа. Өөрсдийнхөө контролдог болох хэрэгтэй болчиход байгаа юм. Тэгэхээр бүтээл тэр тал руугаа юм хийхгүй болохгүй гэсэн үг шүү дээ, тийм үү? Нэг ногоон гэрэл ассан байгаа, болоотор шүүгчин гэрэл. Нэг улаан. За шүүгч. Яг дөрөв даралтын жоохон шахыг идсэн шүү дээ. Шахтан дээрээс нь дотор зүгээр нэг агаар чигшүүлэгч байна шүү дээ. Кварцтай. Тэрийг жоохон удирддаг л болж магадгүй. Тэгэхээр яг эмнэлгийнхний стандартыг шалгаад чигшэлтэй эмдэж жагаад ууршуулагчаар юу чигшүүлэгчээр цаалгаа чигшүүлээд байдаг нэг тиймэрхүү л удирдлагатай хийх гээд үзсэн юм. Тэгээ бид сайн мэдэхгүй нэг яах. Ногоон гэрэл асаж 2 дугаар шатны ирэх авлаа. Баяр үргэе. Баяр үргэе. Ерөнхий ивент тэтгэгч эрчим хүчний хэмнэлтэд үр ашигтай хэрэглээг түгээгч 100 жилийн түүхтэй Schneider Electric